Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх бүгд найрамдах тал улсын ерөнхийлөгч Сержио Матtarаллагийн урилгаараа тус улсад төрийн ажилтал хийж байна. Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх гэргийн боловсролцог нарыг бүгд найрамдах тал улсын ерөнхийлөгч Сержио Матtarалла тэргүй адагтай Лаура Матtarалла нараа аль биесээр угтаавлаа. Ерөнхийлөгч хөрөлсөх гэргийн боловсролцог нарыг ерөнхийлөгчийн Корнелиа ордонд хүрэлцэн ирэхэд үлээвэр хөгжим төрийн хүндэт харуул морьт цэргүүд жагссан байлаа. Ерөнхийлөгч Сержио Матtarалла тэргүй адагтай Лаура Матtarалла нар угтан мэдчилсэний дараа хөгжимд хоёр орны төрийн дуудлага гიშгэллээ. Энэ үеэр ерөнхийлөгчийн ордны дээр Монгол улсын төрийн далбааг мандууллаа. Хүндэт харуулын дарга айлтгал өргөсний дараа хоёр улсын төрийн тэргүүн хүндэт харуулын тогонд хүндэтгэл үзүүллээ. Бүгд найрамдах тал улсын ерөнхийлөгч Сержио Матtarалла эрх зүйч мэргэжилтэй Палермо хотын их сургуульд багш, парламентын хэд хэдэн комиссийн гишүүн дарга, парламентын төлөөлөгчдийн тэргүүн, боловсролын сайд, шадар сайд, батлан хамгаалахын сайд, парламентын хуулийн захиргааны зөвлөлийн дэд ерөнхийлөгч, үндсэн хуулийн шүүхийн гишүүн зэрэг алба хашиж байсан. 2015-оос 2022 онд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2022 онд дахин 7 жилээр сонгогдсон. Улсынхаа 12 дахь төрийн тэргүүн дахин сонгогдсон 2 дахь ерөнхийлөгч юм а. Ерөнхийлөгчийн Корнелиа ордныг манай эртний өмнөх 4-р зуунд эрүүл мэндийг хамгаалагч Күрэн хэмээх бурханд зориулан босгосон сүмийн нэрээр нэрлэсэн байна. Ордны суурийг 15 дугаар зууны үед тавьсан Пап 13 дугаар Григори 1583-аас 1585 оны хооронд Папа 5 дугаар Сикте 1587 онд өргөтгөн засварлаж байжээ. Италийн хаан тулс 1870 онд Ромыг нэгдэх үед энэ ордон хааны өргөө болсон түүхтэй юм а.